Ховд аймгийн цаг үеийн нөхцөл байдал байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөнийг аймгийн засаг дарга Гасан Дондог, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ган Болноор удирдан явуулсан бөгөөд 95 байгууллагын удирдах ажилтнууд оролцохоос 67.3% эцтэй хуралдлаа. Энэ үеэр аймгийн цаг үеийн нөхцөл байдал, мал төлөлт, цэвэрч ховдчууд болзолт уралдаан, жаргалан цумын цэцэрлэгжүүлэлт тогтчлт, хог хаягдал, мод хэрэг ажлын талаар холбогдох удирдлагууд мэдээлэл хийлээ. Шуурхайгаар бол цаг үеийн ажлууд их хвчлэн яригдж байгаа. За өнөөдрийн хувьд бол манай Ховд аймгийн уламжил болсон цэвэрч ховдчууд хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажил буюу цэвэрлэгээний талаараа бас ярьлаа. Манай аймаг бол харьцангуй бас дөрөвд өдөр болгон цэвэрлэгээ хийдэг учраас хогны асуудал бас харьцангуй гайгүй болж ирж байна. Цаашдаа хогны дээд хогийн харын хогийг бол отвалдах, хашаатаа болох энэ ажлыг бол зохион байгуулах гэж байна. За албан байгууллага, айл өрхүүд бол энэ дээр бас сайн ажиллаж байгаад бас тэмдэглэлийг хэлэх ёстой. Гэхдээ орон сууцны дундх сөөхүүдийн хогны асуудал бас шийдэгдэхгүй байна. Энэ дээр холбогдох хот тогтчлт бусад газрууд ялангуяа сөөхүүд энэ дээр онцгой анхаараач. Хогийг цаг хугацаанд зайлуулах асуудал зайлшгүй шаардлагатай байна. Ингэхгүй салхи шуурга гарч байгаа үед бол хог бас тарах тэр орчиндөө хүн амьдрах бас нөхцөл хүндрэх ийм байдал гарч байгаад манай хологдох байгууллагууд бас анхаараараа гэж ингэж хэлэх байна. За хоёрдугаарт нь бол цэцэрлэгжүүлэлтийн ажил бол эхэлж байгаа. Мод тарих цэцэрлэгжүүлэх энэ асуудлыг Ховдын аймгийн хүрээнд өнгөрсөн жил бас сайн хийгдээгүй. За эндээ дүгнэлт хийгээд энэ жил Ховд аймгийн засаг даргын хувьд бол захирамж гаргаж байна. Ховд хотыг энэ ажлыг гардан зохион байгуулах. За манай албан байгууллага айл өрх багууд энэ ажилд идэвхтэй оролцох тал дээр бас бид нар анхаарч байгаа. За ингээд энэ чиглэлээр үүрэг чиглэлсэн албан даалгавар гарна. За энэний дагуу 9 сарын 15-нд бол ажлаа дүгнэж хамгийн цэвэрхэн гоё хоттой цэцэрлэгжүүлэлт хийсэн ийм байгууллага хамт олон багийг бол шалгаруулж бас шагнаж урамшуулна. Энэ бүхэн бол манай Ховд хотод амьдардаг хүмүүсийн эрх ашигын үүднээс хийж байгаа ийм ажлаа. За энийг мөн бусад олон нийтийн байгууллагууд бас дэмжиж байгаа талархаж байна. За энэ дээр бол тодорхой хэмжээний мөнгө санхүү бол төсвөлөгдсөн, жаргал цумын мэдлэлүүд эрх шийдвэрүүд олгож байгаа. За энэ дээр анхаарах ёстой. Ер нь саад хөрс боловсруулах саадаа сайжруулахаас гадна мал сүрэг энэ Ховд дотор байгаа малыг бол 5 сарын 1-ээс 10 сарын 1-нд байлгадгүй ийм захирамж бас гаргаж байгаа. Тэгээ малтай иргэд маань энэ дээр анхаарч Ховд хотынхаа өнгө үзэмжийг хүндэтгэж бусад хотод амьдарч байгаа 30 мянга гаруй иргэдийн эрх ашигын үүднээс мал сүргийн дулааны үйлрэлд бол малчны хороолол за болвол бусад бэлчээр сумын нутагт бол маллаж адуулахыг бас хүсэж байгаамаа. За мөн хаврын мал төлөлтийн асуудлыг өнөөдөр мэдээд хэлээ. Манай аймгийн хувьд сая 440 мянган толгой их мал төлөх ёстой. Төлийн байдал 501 төлөлсөн 96.7% боожилттой байна. Хавар дулаахан учраас харьцангуй бас төлөв ажилд сайн байгаа бас тэмдэглэн хэлье. За манай цасцуудтай байсан сумуудад онцгой комиссийн зүгээс сүүлд үлдсэн нэмэгдэлт хижээл өвсийг бол бүрэн хүргэж ингэж ажиллаж байна. Тэгээ малчид маань бас энэ өвлийг сайхан давсан хаврыг бас өнтэй сайхан давж мал сүргээ төлөө бүрэн хүлээж авах талд аймаг орон нутаг онцгой анхааран ажиллах ийм үүрэг чиглэл өгöd байна. Ховд аймгийн ногоон хүчлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний эрүүл мэндийн сэтгэл зүй, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, иргэн аж ахуйн нэгжийн байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, сумын нутаг дэвсгэр дүн үзэмжийг сайжруулах зорилгоор цэцэрлэгжүүлэлт, ойжуулалт, тогтчлт, бүтээлч ажлын уралдааныг энэ сарын 12-наас эхлэн 5 сарын хугацаатай зарласан юм. Түүнчлэн аймгийн хэмжээнд нийтийн эзэмшил, орон сууц, гэр хорооллын гудамж талбайг тогтчлох, цэвэрлэх, байгууллага бүр өөрсдийн эргэн тойрны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гадна талбайн өнгө үзэмжийг сайжруулахад анхаарч ажиллахыг уриаллаа.